Сайн маны хүндэт теле харагшит. Танай анхаралды жигуртукулга маны элжеті дамжулга. Маны бурят арадзон хада гурвын гурында ажхуды гыжы болтанды мүдежі. Орсы халва толыста, Монгол улыста тегет хеті долысы шындыхен нютакты. Монгол улысы мне бурядут хада иха идып хете. Бүгді буряды алтарғын надынғы шия захион байгулхын. Иха хехнар бурят йохазаншыла. Хылые авжы япты кеші. Монгол эмне бурят залошул муну дері ямыр бәділ тәуені кешіп. Хыр хылые мүтіні кешіп, хыр бурят сайыло авжы ямны кешіп кеші муну дір хорылды. Хымне маны студияң әлшін, бат тумырың ариум бат, Монголы бурят залошулы амин тонтығын имхин турулы кіші доушың. Sen beni. Hem ben. Henut namurt jenekti. Henutlu benip jida. Tanut nehir benipti. Büti varga henut namurt jenep. Munu жил. Налгар намар сагнеш атал. Хайхан нютуг гоён намар болж энэ. Дулаан намар болж. Улаан намар болж энэ. Өвгө хатлан аривнтэй хайхан. Хо хатланда гараад муна хатлнаха. Боожин гэшигтэй. Бурядууд нэти энэ зоне хулшин харда намре хинде гэд увхапты каймда. Хатлан увхо сапшахы гэх манайхин увхап жите жилсого ухурмала понимала харжбайха. Увхын киркте. Зе ариум бат манедам жолгыды хойрды хё хавадж венеш. Тигет муно ямар шалтаганар, ямар ушрар мане буряд улсы улангуды хота хуржиревш. Мөнөө жил хата 2025 оны 10 сарын 5-нд бурят гүрнэ мэдээж артист жүжигчин Монголд нэртэй бурятта нэртэй агуутам жүжигчин Михаил Гомбоевш Ёлбооны багт нэмнэ 80 нахны ой болж хаюнгөрөв театрын арга хэмжээнд Монголоо ирж хаваадад явна вэ. Монголоо ганцаараа ирж хаваад юм байна. Тийм Монголоо ганцаараа ирээ тэр сугтаа ирэх байхын багш нарны ирж үржвэгүй тэгээд тэдэнэ төлөөлж мэндийн дэвшүүлхөө ирээд гэж явна шээ. Тэр тоглолтын хаваада тий. Дуугадуула. Тий. Захенда. Ариум бат тэгээд энэ Михаил Гомбоевич Ёлбооновы захион байгуулхан бодомшуу гэж тема улс хоорондын урилдан болдық хэмдэ муну шия жил болхо харалагдың хэ тэгээд энэ урилданда багаха хаваадан байнаш ха энэн тухайга баг көрж байгаа шүү дээ. Анха 2015 оны энэ 10 харсаа Монгол улсаа дорнотой аймгаа анха ирээ юм бэ. Чихэд тэгдэ хургуулийн байгаа. Хургуулийн 13-тэй ирээ юм. Чихэд манай Сэндэр багш, Сэсгэмаа багш хоёр дахуулж анха улаан ууд хот ирж хаваадлсаад тэгээд 16 онд Баатахин ирээвж тэгээд тэрэнэ хош тааралтгүй 10 жил болчихсон байна л да. Жил бүхэнд. 20 оны ковид нэг жил завхарлаад тэрний биш жил бүхэнд бид нар бодомшуу нааданда ирж хаваадаж тэр концертэд нь хайдуугаар өргөдөл бусдаг л дээ. Тэгээд 2016 онд гран при авсан байна. Тийм ээ. Тэгдэн манай Монгол эмне бурят залошул энэ будамшуу гэж урилданда яхала дэвхтэйгэр хаваадна хаймда. Тэгээд энэ турушинте Монгол эмне бурят гран при авсан байна гэшгүй. Али шонын хеоргш хулдын явдаг байгаа. Урданда авдаг байх юм байна. Хинтийн аймгаа Улаанбаатар хот гран принуудыг авдаг гэж миний дэдтэйш олон Монгол ахынар гран при хүртэн байна л да. Тэгээд энэ тэр урилдаанд хаваада тэгээд цаашаа хургуулаа дүүргэж консерваторид орхон байна шүү. Тэгээд мөнөө дээр консерватория дүүргээд юу гэж байна биш. Монгол улсын консерватори Монгол улсаа гавьяач жүжигчин Баасан хүүгээ Батмын гэж багшаанга гардор хургуулаа дүүргөөд мөнөө Монгол гүрнээ өндөхнэ урлага их театр гэж тэр бүхий тэр Монгол угсаатнэ бүхий тэр өндөөтөн яатангуудэ гол цогцлвэр сүм гол төв театрт хөдөлж ийнэ тий тэнд уртын дууснаар ажиллаж ийнэ тий энэ театрныхтэй гүрнээ театр тэр бүхий л угсаатнэ баруун аймгаа урьяанхай торгууд баяд тэд болгоны дуулаг бүжиг хатарны байна тэд манай буряатай дуу байна бүжиг байна
Тэгээд тэр баргуудэ, үзмшингүүдэ тийм ээ. Тэр бүхий ухсаатнал тэр гол төлөөлнүүдийн хул тэр манай театр сол байна. Мөнөөшл 25 оны 11 харда манай өндөөний урлагийн их театр байгуулагдах нэ 75 жилээ аява хатахяаш байна онсоо. Тэгээд шамхаа бушуу буряд зүжигшд дуушд энэ театр тажуулдаггүй. Байна. Чигдээдэн шолон биш. Олон биш. Өсөм. Аха. Дуушд байна, хүүшимшд, хатаршд байна да яал. Буряд Буряд яа. яата. Аха. Тэгээд энэ хөдөлж байгаад шүү магистратурд хорш байна. Тий. Монгол улсын их засаг их сургуулийн халбар сургууль Роял гэж нэртэй сургуулийн магистраар хорж байна. Ямар шиглэлээ? Эрхэс үе. Эрхэс үе. Эрхэс үе тухай. Браво гэдэг орхондаг. Эрхэс үе. Хэрэгтэй. Хэрэгтэй. Аста хэрэгтэй болно. Зэй тэгээд энэ амин тонтог шимнэ хэр хөдөлж байна гэж амин тонт тухай хөрж өгнө штэ. Амин тонт төрийн бус имхэ анх 2010 онд баха мөнөөжлэй болж байна. Мөнөөжлэй болж байна. Хэдэн онод 15 жилийн ой болж байхад тэгээд л амин тонт төрийн бус байгууллагынхаа залуу хөвүүд салуу шуулэ төрийн бус имхэг нэ тэдэн тухайга хөөрөл уулзлал зохион байгуулах тийм арганууд ихэдэг байхан байгаа. Тийм мөнөөш багаар хэш явж л байна хэмжээтэй театр. Айн хүрөөнд хата ажлнууши баатар манай өдөртөх зүйлээ ахайв жанр хөөрөлдөд Монголын нуус товшоо буряд хөлн дээр уншуулах тухай арга хахана тийм нэг төсөл хэж байна бчээ. Чил хэж ажлнуудыг хаханатай явж л байна бчээ. Тэгээд буряд залуушулны баха хая уулзах хөдөнгөө юм кэмда хэжвэхэн ажил юмт явхвал хахны нороо тийм баха юутэй байгаа ёттой. Тийм нүднэг төсөв хэмгүү хендернүүдээ төмдөг өгөө тэгээд нутгаын их олон мөнөзөнда дорн дэмгэмнэ буряд хамгуудэ баха оён баяр өнгөрөх юмда 100 жилээ. Тэгээд ариун бат ямар нутгай болоош? Би дорн таймгаа дашвалгар хүмнэ шухбиргадар тоондтэй. Одоо тэндэл дээдүүлнэр энэ нутаг хаагараал тэнд дош 100 жил болшгүй да мөнөөсөл 100 жил юмнэ болоо 14,000 гаруй хүнээ хүнүүс суглараа тэгээд Сабайкалскын районы дарга ноёдууд шинхэнэ дарга ноёдууд Улаанбаатарын дарга ноёдууд тэгээд шинхэн хава олон зон ирээ агааш тэр дутах юмда дутаа тэр төрлөнүүдний хоо ирээ тэгэл оройдоо тэр хайхан дайд талдал оройдоо дам бурядаг л хувсаа тэ санаад л хөөрөлж тэр бурядаараа омгорхош хөхилдэж чижил нэг 3 хоног соёхын найр болоо зихдэ энэ буряд хамгуудын юм буряд самгуудын нэрлэг бол баян уул баян дун сагаан овоо даш болбор гэдэг юм. Тэгэхээр энэ даш болбор ихэд ехэнтинийн л даш болборт бурядууд ажихуд кадаг жил кор байдаг манай. Аюул юмд явхад хуу ехэнтидэ бурядаараа хөөрөлдөх бид нэг явхад сэсэрлэг ороод хургуулаар хамнаа сэсэрлэгээ хивүүд вишхэн бурядаараа л догорж байхад ихэс чихүүд гоё байгаа. Чэт манай дорно таймга буря томдууд гөхөгөө хэнтэн буря томдуудны маандэ багта мөнөөш тэр буряд шүлэг дууга багш нарнээ саана өхибүүдөө тэр буряд яхад тухайга хөөрдөг л да тэр багш нар нэрл тэр хайхан яхоламжлаа хадгалж авжуултын төлөө их л хөдөлгөөн гэж шармэжл байна нутагтай тэр буряд дууны мөрөөсөн чигээд буряд дуун тухай, буряд шүлэг тухай, буряд мөнө хатар тухай ба хийхгүй наадам хөдөг болоо л да. Хэнтэн бачрээ томд яохор наадан гэж дан хатар бүжгэ. Тэнд дуугаа дуулаад бүжгэлнэ, хөгжим тавиад бүжгэлнэ. 3-4 тийм төрлөөр хаваадалсдаг болж мөнөөшл баха болоод дүүрв тэр айнуудын хөвлөөр. Тэгээд энэ буряд хамонгуудны Монголд игэ төрөвшин тийм самонгууд гэшгүй харин энэ урдтай баха Монгол тийм юунод байхангүй томнод. Одоо ч нэ хургуулнуудаараа хараад үсгэд тэр
баян уулын хургуулыг нөвдөө. Тий. Тэр хургуулнууд Монголдоо шиг төрөвшин хургуулнуудыг тоодордог гэж ойлгоно. Тий. Энэ манай бурят улзголой биш дорн темгай хүн хаимтай. Чи улзголой бурят хушууны ууган хургуул. Мөнөөшл хай 6 юу харын 26-нд 27-ны өдрөөт тэр 100 жилийн айн баярхээ. Тэр миний видео ошоопти дуулавди 22 дугаар төгсөлтийн төгсөгчд тэр шин дуу самбууга алтан сэсэг багш Дастернээс эндэр багш нар тэр шин дуу зохиолгоо тэрийн намын эрд намшаа дуушин тий дуулж ошоопти тийхэд 4000 хүмүүс цуглархан байгаа. Нийт 72 3 төгсөгчд гэн энэ 100 жилээ хугасаасаа тийгдөрөө 4000 тэр манай дорн таймга өхөө тэр гавьяатан баатар нөө тэр бүрэндэн нэртэй замнал хул тэр хургуулаа төргөн болно. Тийм да. Тэр нөхний нэрмжтүүлээ. Тэр баян бол хумнын гал. Баян баян дууны хургуулаа хөнөө. Дондгээс үгэмэд. Дондгээс үгэмэд. Тэр нэ баха агуу их хүн баян юм да. Тийм бай тэр бурят хүн. Бурят хүн тэр төрийн том диптап тийм тэр тандуудаа ашигтнэ тэр үзүүлүүгээ шүүстэй их хургуулаа тэр самбар дээр. Тийм хэмжээ яваа хэмжээ харъя. Тэгээд энэ манай агахаал ошхон бурядууд ихэнх чинийгла дорнод аймагтав амьдархан хаимда тэр 20-од 30-аад онууд 10-аад он хойхлээд 1910-аад 20-од 30-аад онууд тэгээд бурядууд нэрогшаа явжна шинхэн тэгээд хулан буйрна Монголынго дорнод аймаг тэгээд буряд улс аймны газарнууд хаабахал хэнтэй аймаг тэгээд хөвсгөл булган нэл аймагудаарлаа бурядуудны ушиж амьдарж хэлхэн тэгээд хараад усгадымнэн манай буряд улстаа агын ютагт баха зохион байгуулагдан төрөвшин хургуулнууд л тэрл бахал 1923 24 5 онууд л баха байгуулагдан байна. Тэгдэ нэг л сагт тэр төрөвшин хургуулнууд л манай бурядуудын хөдөөний тогтоо бий болгон байна гэж ойлгохоор байна уу да. Тийм байна. Тэгдээ тэр хургуулыг нэвдэ 100 жил буряд самонгууд 100 жил гэж тэр 20-од онууд тошходол тэр хургуул бий болгоод л тэр хамонгуудаа бий болгоод л игээд л манай бурядууд төвхин хэн байна гэж ойлгохоор байна уу да. 100 жилийн аян баярт даш болбор хөнгө ана интернет юм сохархад их гоё тийм үндэтнэ түүхэн гэх юмгүй музей даш болортой баригдаж байна гэж хархан байна бид тэр нэгдэгээшгүй юн тэр музей сон хадгалагдана. Манай даш болор хүмүүнд буряд дүндээ хөнөө төв музей гэж их хайхан архитектурын барилгаар Монгол улсаа барилгах гавьяат барилгашин гоё тийм байшин шой болсон хэмнэ зургаар гархан тийм байшин мөнөө ботхоогод байна. Тийхэдээ тэр 2011 хэсгээ тугнууши тал бүрдэн ийш дүрсэлж тавихан. Тэгээ тэр гэрнэ баригдаад нээлтэхээ тэгээ доторын хата тэр урдны бурядуудаа тэр аш байдлаа тухай гэдэг. Тэгээ тэр ташуулар хүннээ өндөнөө үүслэрлээ тухай тэр дарга диптатууд энэ зургууд аш байдлаа тэгээ тэр нэг давхуртаа уран зургийн галерейн музей бий болгоохон их л хайхан согслбөр баригдаал да тэндэмнэ. Тэгээд хэнтийн аймгаа дорнотор биш бүрээ томдуу та ирж тэр нэгдэгт нь хуу оролцоо бэлэг юм барья. Хайхан ларгах хэмжээнүүд болоод дүүрөө. Тэгээд бид нэг 2008 онууд буряд гүрнэ их хургуулийн багш нар Монгол эмнэ буряд судлал академийн эрдэмтдтэй хамтаа тийм аян шалгах хэмжээ аялал дорн аймагаар хэнтэй аймагаар тэгээд хөвдөн 2011 онд хөвсгөл аймаг ушуухэмжээ тэгээд нютаг бүхэндээ буряд сомон хомон бүхэндээ өөхдийн баха нэг түүхийн музейтэй байгаа гэж адаглаад ирэх хэмжээ тэр музей сон ямар хувцастай бурядууд тэр үед ирхэн ба ямар юм аваад ирхэн ба тэр зингэр ойдлын машин хаа хилэдла бүхий тэр хувцас хонор гэнэвди готол гэнэвди бүхий зэр зэвсэг тэгээд л тэр мориор ирхэн морь тэргээр ирхэн бүхий тэр тэрэг юмнын шаагээд л хуу тэр музейнууд сон хадгалагдаж байхад их хонирхолтой байгаа тэр үеийн тийм мөнгөн шиг тэр ямар мөнгө аваад ирхэн ба тэгээд тэр орд хүн дээр бүшигтэй те
паспорт юмнуудын игээд их хонирхалтай тийм музейнээр явхад тийм юмнууд байгаа, зөв юмнууд байгаа. Тэгээд манай төсөв гыйлда дашвал воротч тэр музей үзэх бурят самгуудаараа бах явж харах хүнтэй уулзах гэж тийм төсөвтэй. Тэгээд энэ Монголын бурядууд хургуулда бурят хэл үздэг шгүй хада юм хэмдэ бурят хэлээ бахал мартангуйл явах гэж оролдох хэмдэ. Тэгээд мөнөө шини хараад усхад ариун бадны Улаанбаатарт амьдардаг бурят залуушуулны хөдөөдөө амьдардаг бурят залуушуулны хэр бурядаараа хоорондоо хөөрөлднө гэж монголоор л хөөрөлднө гэж. Энэ хөдөө шиха хотод шиха юу яана? Бурядаар хөөрөлдөхтөө ингээ халт уулзалдахдаа хөөрөлднө. Ачаад дэн шиха олоороо сугларалдаад гуда али ганцхан нэгээрээ уулзалдахдаа баг халахаар хөөрөлднө да тэр гүрнэнгөө тэр халах гэдэг. Тэгээд л алил болохдоо суглахдаа тэр суглаан юм зохион байгуулахдаа бурядаар дуугарлах, буряд яд тухай хөөрөлдөх, буряд тоглоом наадгын тухай хөөрөлдөхдөө тэгээд тэр манай ганц бие биш юм да. Миний үейтэн өөрнөө дахай авжаанар найз нь хөдөөнөрний хоол нам шинжээ бахас сэтгэл ханаатай буряд хэлээ хатгал юм мартангүйгээр шүлэг юм дүүнэртөө за суглаан юм зохион байгуулыг хөнхнүүд баха Монголд өмнө овоо олон байна. Тэг хөдөөхөдөө бахал хөдөөний хургуулнууд бахал юугаар факультатив гэдэг тэр шилээ дараа шилдэ оронгүй харин тэр сүлөө сагтан хаяа заадаг гэж. Сааха тэр хувь багш нар хувьда тэр буряд шүлэг тухай тэр буряд тэр дуу шүлгөөрөө маань дутны энэ буряд хэлээ авж явахын төлөө шармааш явна гэж шийдээ. Тэгээд сэсэрлэгийн хүүхдүүдээ өнөөшл тэр дүү авжаагын баг басхан тэр юунд ор сэсэрлэгтээр тэгээд тутаар ярьжээ тэрний бэж шарахта багшаа сайн байна уу хүүхдүүдээ сайн байна уу тэр монголоор мэндэлдэг байгаа чи миний хурхав эрэнд. Тэг мөнөө хүүхдүүд орохтой бултан минь дээ гэсгэлээд ордог болоо. Тэр мэл их намд бурядаараа мөндөшүүлдэг болоод байна. Минь дээ гэд ороод тэрнээ хатал аял болохоо мартахгүй энэ даяарчлагдал аял алгу болохгүй төлөө байхан газар тал бат төвшин энэ барьжихын төлөө явнахтаа гэж хандна. Тийм үү да. Игэд хараад усхад Монголын бурядууд их хэнаар нэн төрөн тэр хувсах хунраа авж ямна хуу хайшингээд ойдгын хуу мэдх ойдолшод олон тийм мод болгоод өлдө болон тийм брэнд бурят хувсанээгээд Монголдо хуу зардаг худалдадаг тийм болхон гэшэвдэ. Манай эндэрши тийм болхон нэмнэ 90-ад онууд ха тэр бурят соёлоо хэрэгээх тийм хөдлөөн болгодог тийж хэлхэн байна хэмдэ мөнөө болтодаа гэд бурят хувсаамдах монгол шуугаар бурят шуугаар гэд хувсаа мөнөөний хувсаайдаг ийм болхон байна нэмнэ бахал арденга соёл гэший хэрэгээх хэмээн тийм зорилго болно хэмдэ. Тэгээд энэ ардэ дууны театрт арим бат хөдлөнөх юмштай. Тэгээд энэ түүхэн бурят түүхэн тийм ардэмнэ дуунууд олон байхан хэмдэ. Тэгээд харин өнөө цагта олон хүн тэрний мэдхүүгүй зарим дуушд дуулдаг гэж. Тэгээд энэ дипломна жила консерваторидо ямар сэдвт зориулж хэмбэн гэж биш. Энэ дипломнгаа шилээ буряд мэдээж тийм түүхэн баатарлыг хүнээ тухай шилдээс ингээ тухай дипломнгаа ашил бишгэдэ энэ дууны хувилбаруудын судалж түүхэмнэ түүхийн дуу болно ш яалташгүй бүр аяш буряды түүхүү бишгсэн байна энэ бол яалташгүй үнэн болно Монголын түүхүү бишгсэн ба бишээтэй байна. Тэгэд энэ шилдээс ангийн тухай олон хувилбарууд дууны шүлгүүд байна. Тэгэд энэний мандутны яруу найраг шидэв бишээ тэр хэл бишгээ хүнүүд тэр дуушин хүнүүд тэр ая тухай консерваториумны хөгжмөө агуулах юм да. Тэгэхэд шинэхэнд нэг ондаяар дуулна. Загын бурядууд нэг ондаяар дуулна. 20 дээд 20 бурядууд нэг ондаа аянгаар дуулна. Тэгэхэд сахаймны бурядууд баг нэг ондаа аянгаар дуулна. Энэмнэ яв явахаар аяар 5 дахь
аянгатай болшоо. Хувилбарнуудын олон болоод 5 вариант ордог. 5 вариант болшоо. Тэгэд энэмнээ тэр Монголын эрдэмтэн багш нар хөөрөлдөр энэмнээ хада Бурят ардэ тийм туул гэн. Монголоор туул гэн гэжтэй. Аваа гэсэрхан хайлан үлгэр. Тийм аман үлгэр болотроо хөгжихөн дум байна хадаа гэж хөөрөө. Тэр түүхийн хувьд мэдээж Бурятын түүхөө хорволж өшгөттэй байна. Тэр саазаар амхан газар нэж мөн тэр Монгол ордын хил дээр дорнтой уяда шулуур хуман шулуун хорой томдуудаа сааг дээр гизэг толгой муу гизэг толгойг нэршилтэйгээр хөвшээ тэ тэр газарт болгон байна. Тэр газарт болгон байна. Бүр тэр божит газар байна. Түүхэд дуунхада нэрэ болгон юм дээр үндэхэлхэн тийм дум болох юм да. Тийм аман зохиолын тийм зохиохон биш харин нэрэ болгон усар Саша гээд түүхэд юм дуунсоо хадгалагдаад дундал хадгалагдаад мөнөөхөрт рүү ирэх юм. Тэгээд энэ шилдэ занги тухай бид баха Бурят уран зохиолоо үзэхдөө тэгээд энэ Бурятынга түүхөв шиг үзэхдөө бид оюутаараа баха үздэг гэдэг уншдаг гэдэг тэгээд шилдэ занги тухай манай алдартай уран зохиолч Николай Дамдинов тийм том найрагл биш юм байна. Тэгээд тэр олон хоолборыг нэвдэ аяны талаар аялгын талаар харин утхсан юм дуун сомны баха гоник хаймда тэр саазлуулханга урдтай дуулхан дуунин волна шилдэ занги гэж хүнэ. Тэгээд тэр алтан эмээлт харам оритэг гэж газарнууд тэр хил тавихдан орох юмын буруу ойлгоод тэр саана өгшин гэж тийм утгатай. Тийм утгатай. Тэр газарнуудын хаана байдаг. Энэ түүхэн божит газарнууд. Ердөө энэ алтан эмээлгээ шимнэ. Дорнотой аймгаа ердөө сааттай дүтэ алтан эмээл гэж тэр тал дайд байна. Тэгээд алтан эмээл хаа. Энэ Монголын газаргүй л өвөр Монголын. Өвөр Монголын хятад. Өвөр Монголын. Тий. Хятадтай газар бол тэр шодо дорнтын тэр тал тэр өвөр Монголын алтан эмээлээ тал урдандаа хил тогтоогоо хадлахуул тэр нүүдэлшин ард zonel мала адгуулдаг, хариулдаг, намаршдаг, үйлшдэг, хойшоо ирдэг. Тэр л хайхандаа тал ветрийн тэр нэвшүүгээ гэрээгээр хэл тогтоошход л тэр шилдэ зангимны тэр албад иргэдэл тэр газарт л энэ Сэсэн хан аймгийн Жанчив доржийн хошуун гэж Монголын тэр түүхө хорволжтэй бишээтэй. Тэндхийн хөөлчийн харуул занги гэж бишээтэй байдаг байгаа тэр хорволж дээр. Шилдэ занги тухай тэр мөн алтан эмээл гэж тэр нэртие байна. Тэр хар мөрти тэр хар мөрний нэртие байна. Хол тэр л дайдны утгаар нутгалж юм байна л да. Харин тэгээд зүв ойлгоод тэр хил тавиахан энэ газар най Бурятай газар байх. Чи тэр урдан сагта тийм байх вэ хэмгүй. Тэр ойлголцсон шатхан хаатай. Тийм үү да. Тэгээд энэ тухай баха мөнөө сагт тийж хөвөх хэрэггүй. Юм шигтэй зэ дога дол хөгөш ариун бат шулэг хэлж өгөш. Биш одоо шулэг гэлэх дуртай. Би нэг энэ Бурят уран зохиолчтой дондог үлзийт үеиг биш их зохиолчийн шулэгнүүдийг унших дуртай. Тэгээд тэр нэг тухай дугур даш ээв гэж алдартай дуушны уншин сэчиглээ өгөө гэж нэртэй шүлгийг бичээваад уншин тэрийн тухай би нэг унших хувьда. Дэлхээ дээр дуу дуулж төрөөд дэгдэхээ явтараа гэнт зүрхөө шагнаж богоныхан хананга алтан хөвширгээ дөрөвөнд одоо л гэж мэдэрвэ. Борын хормой бороогой хөвлөр аалин бодол давтаж болзортон нугуя ширтнэв. Болзортос аганга өшөө ирээдүйе борхон ханаанда алхада одоо л гэж мэдэрвэ. Даваи гатлаха дайш байж болоо даагая хөлдөх шадалж байж болоо хүм бүхэндэмнэ хүсэлж байха хүлгэмнэ туруунд аянгийн хомон байха. Ойтон гудамжаар уйдаш заримдаа явхада гэгэн окторгой гэтэжин гарахада сэтгэл ханаамны сэлюн долгоор өвхөрж сэж соохомны
сэсэгэ намаа сатардаг. Койда. Койда мане агой их бурят ярон эргша орон шулгшин дондог узутуев гишмне мане бухи бурят на хоритизон жиле орон захиоле манле гиюда тима хомбехнге шаптаргой гунзыгы утхте гун уханы утхте удып тима жведле юнда асодолно царюлхан шулгуди бушин тигеден дондог уздоеванге шулги мехнар арьон бат он шажа тигеден бурят шулго игже хунды дылгырулжы явхады их хэнкрэг тигед баярыг хүргэнэвчээ. За баярлалаа. Тэгээд дамжуулгамна их түргэн өнгөрж байна. Жамдаа ушуда хин баярыг хүргэе. Тэгээд энэ баха Монголэмнэ бурят залуушуулна манай бурят улсанга залуушуултай ихэр холбоотой гэшвтэ. Баханаг асуудал. Холбоотой одоо мэдээж холбоо хүний та хоошо хоонот оюутад турагшид байна. Аспирантурууд байна. Тэгэд мэдээж биш одоо урлагын хүн гэшвэстэй. Тийм үү. Тэ урлагын хөдөөдний байна. Мөнөө тэдэмний хоо байгаль ансамбль дэлгэн бортрамда тэгэд хувийн тэр студиумд хөдөлнө. Тэ энэмнэ хадал бие биендэл явуулсаа харилцаатай андалдаатай тэр биш байх үед их тэр бурят уран зохиол тухай буряты түүхүүшүүд тухай баха их хонирхож уншихад уртай ичгээ тэр буйвэндээ ном худар сахигда хэрэгтэй юм болоо хэлэрэг твэр яригтэйг энэмнэ хани барсан юмнахада мандууд хэдий 2 3 гүрэнсөө тараашаа мөнөө сагдамны хоо өдөр бүр утаар ингээд хөөрөлдөн өдөр бүр бие биенээ ингээд шарайн юурэ харнах юм да. Тэгэд мөн бурят үрнэнгөө залуушуултай шинхэн нютгэнга ахаявжа залуушууд үйтэн үрнүттэй хоол харилцаа холбоотой Монгол ашигтаа алилуллаха буйвэнтэй ажлынгаас савзайгаар уулзалж хөөрөлдөж аш байдал тухайга хөөрөлддөг гэвчээ. Тэр үнэн. Тэр зүг гэшапта. Мэриш юмносагт тэр интернет юмнэ утхан гэт хобэна хэрэгсэлнүүд байна. Тэгээд хааныш явахада хорондоо хөөрөлдөж шатха тэр зураг юмэ явуулха, ном ходар явуулха гэх юм уу. Тийм арга боломж юмносагт байна хэмдэ. Тэгээд нэрш тийм арга боломж байна гэшапта. Тэгээд ариун бат олда улангууд ирж байнш. Олон нөхөдтэй болоо тэгээд ихэд хитэ ажлахны хаймшта гансал тэр өрөнгөө юу нэ дууны талаар ажлах хайгадна бахна амин тонтгеш е эрхилж бахна буряданга шинхэнэнгэ залуушуултай холбоо харилцаа барьж тэгээд Монголдо баха бурят соёлоо бурят яхазаншла дууга хилие игж залуушуулны авж сахиж бүри сашин үргэлжлүүлж явхадтнэ бид их баяртай байна бтэ. Тэгээд л сашта углетны алтарганд шашхото магадгүй бтэ. Тэгээд 2 жил эмнэ алтарган надаг манай бурят улста өнгөрхөгээш юм хөвда амжилттай хүсье л да. За тэгээд л хааныш бахан бурядууд игээд л өрөнгөө хэл мартангүй монголшуудны хэлдэг хэмдэ бурят хэлэн биш бурят аялгуу гэдэг. Тэгээд Монголдо бахан бурядуудтамнэ бурят аялгуу шихэд хамаагүй нэмнэ буруу биш хэмдэ. Тэгээд энэ манай Орсын холбоот улстай бахан бурядуудны баха өрн ардхада өрн хөвдөө. Тэгээд энэ хэлмнэ буу мартагдаг бурядаараа хөөрөлдөж хорондоо үе нэмжж яхазаншлны тэгээд л саша үргэлжлүүлж байгуулдаг журих байна. Өрөө хайнаар тогтдог. Бурядэмнэ яхазаншил жил ирэхэд тусам сэсгэлж бадамлж байх юмнэ болтгой л гэж хэлхэмнэ. Зэ үрэл тогтдог. Баярыг хүргэе манай дамжуулгад ирж юм хөрөлдөнд хаваад хандышня тэгээд л ажлдышня амжилт хүсье. Тэгээд л бултадал хэн хайхан л амгалант юм байдалтай байлда гэж үү. Баярлалаа. Өндөд телехарагшд өнөөдөр манай дамжуулган айшин бат төмөрийн ариун бат Монголын дуушин Монголын бурят залуушуулын амин тонтгэн өрнэ биш эмхийн төрүүлэгш байгаа. Манай дамжуулга харж байгтай. Нэгээр дамжуулга ятг үсгэх юмнэ баяртай.